туул голыг 3 янзаар ер нь сүрүүлж байгаа. Энэ дээр бол иргэд анхаарах хэрэгтэй. Эхнийх нь яаж сүрүүлж байгаа вэ гэвэл энэ нөгөө нэг карьер ухдаг хүмүүс чинь туулын дотроос карьер ухсараагаа цаашдаа ч ухах юм шиг байна. Энэ дээр хэн ч юу ч ярьдаггүй. Дээр нь тэр нөгөө арьс ширний үйлдвэрүүд бас тэр туулыг чи сүрүүлж шít. А хоёрт нь бол энэ нөгөө дураараа одоо наазах нь ингээд бургас хядаад барилга байшин бариад тэр нөгөө туул голыг чинь бүр аимшигтай болгож байгаа. За гуравт нь бол энэ нөгөө нэг 11 км одоо шон босгоод энд нь одоо ингээд тулгуур ихчээ. Тэгэхээр энийг бол ер нь туулаа аврахын тулд цогцоор нь нэгдүгээр шийдэх хэрэгтэй байна гэж харж байгаа. Бидний асуулт тулгамдсан асуудлын туулын урдны зам мөн үү? Яг одоогийн байдлаар. Тулгамдсан асуудал, тулгамдаагүй асуудал гэж зэрэглэх шаардлагагүй гэж би ойлгож байгаа. Яагаад би зэрэглэх шаардлагагүй гэж үзэж байгааг бол өнөөдөр Монгол улсад 92 оноос хойш шинэ үндсэн хуулийг одоо баталснаар хүн бүр үзэл бодлоо илэрхийлдэг, үг хэлдэг, жагсаал цуглаан явуулахыг хэрэгтэй. Өнөөдөр яг энэ үүсэт байгаа энэ асуудлын хувьд бол жишээлбэл би ардчилсан намын хувьд бол хурдны зам барих, тийм ээ, тойрог зам барих, янз бүрийн тэр төслүүдийг бол би эсэргүүцэхгүй дэмжиж байгаа. Хамгийн гол нь нөгөө байгалийн чинь одоо ялангуяа голын чинь ингээд бургасын чинь хятадх нь өөрөө хэр зөв юм. Хоёрдугаарт нь төсөв ямар учиртай гэдэг нь өөрөө бас миний хувьд маш одоо ойлгомжгүй санагдаад байгаа. Яагаад бид нэр ойлгомжгүй гэвэл өнөөдөр Монгол улс бол нэлээ өрөнд орцсон. Тэр үед 16 онд бүр дефолтоо зарлах хэмжээнд очижсэн. Тэгээд тэр мэрийгээ бодох юм бол энэ үрийн сүлжээнд байж хятадд өнөөдөр ингээд асар олон одоо зүйлүүдээр ингээд барьцаалагдж байгаа надад жаахан аимшигтай санагдаж байна. Тэгээ би өөрөө иргэн уучраас бас л хэвлэлд байгаа мэдээлэл хэмжээнд л ярьж штэ.